За нэг асуулт байна. Тэр нь бол яг одоо ингээд засаг захиргаа нэгжийн тухай хууль, үндсэн хуулиар бид нар орон нутгийн эрх мэдлийг бол бас нэлээд нэмэгдүүлсэн. Тэгээд та бүхэн одоо энэ төсвийн доктортой байдлын зүйл улсын төсөв дөр бол одоо ингээд санал дүгнэлт дээр бэлдэж өгöd байх шиг байгаа. Тэгээ орон нутгийн төсөв дээр ер нь анхаарал хандуулдаг хэсэг асуултыг асуучмаар хаа. Яг энэ байдлаараа ингээд үргэлжлээд явахаар за үндсэндээ бол бид чинь нэг 22 ханилттай болчих гол байх шиг байна. Одоо нөгөө тэгж хилээд байгаа шалтгаан нь юу гэхээр хэрэгжүүлж байгаа төслүүд маань өөрснөө эргээгээд улсын төсөвт нэлээд дарамт авчрахаар хэмжээний одоо өндөр өртөг өртөгтэй ийм төслүүд яваад байна л да. Тэгээ энэ дээр ер нь одоо санал дүгнэлт нь бэлдсэн байдаг хэсэг, улсын төсөвдөө уялдуулах тал дээр ямар нэгэн байдлаар зөвлөмж өгсөн хэсэг талаар асуучмаар байна. Тэгээд эргээд тодруулъя. Тэгэхээр бид нар бол төсвийн хүрээний мэдэгдэлд дүгнэлт өгөх, мөн төсвийн төсөлд дүгнэлт өгөхдөө ялангуяа эх жилийн төсвийн төсөлд тодтгол дүгнэлт өгөхдөө эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан, орон нутгийн төсөв дээр нь бас нэгдсэн төсөв гэдэг утгаар нь бас товч дүгнэлтүүдийг өгж байгаа. Тэгэхээр таны яг хэлж байгаа үндсэн хууль болоод засаг нутаг дэв скрининг түүний удирдлагын тухай хуулиар орон нутагт бол төсвийн эрх мэдлийг өгсөн. Гэхдээ зарим тохиолдолд одоо ялангуяа нийслэлийн зүгээс бол бас төсвийн тодтгол хийх яг нөхцөл бүрдсэн байхад эдгээрийг хийж байгаа юу гэдэг бас анхаарах асуудал болсон байгаа. Зүгээр хэрэгжүүлж буй төслүүдийн тухайд бол жилийн хөгжлийн төлөвлөгөөн дээр ялангуяа мега төслүүдэд бол бид нар тусгайлсан дүгнэлт өгж байгаа. За мөн нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслүүдийн тухайд ч гэсэн бас таны хэлж байгаа зүйлтэй санал нэг байна. Ялангуяа одоо энэ нийслэлийн мега төслүүдээ дэд үтсийн шинжтэй төслүүдийг бол төсвөө санхүүжүүлэхээс өөр аргагүй гэдгийг бид бодох ёстой. Гэхдээ яг төсвөөс төрийн зүгээс санхүүжүүлэх ёстой төслүүд мөн үгүй юу гэдэг дээр анхаарах шаардлага бий гэдэг талаас бид бас холбогдох дүгнэлтүүд дээр их дэлгэрэнгүй биш гэхэд товч дүгнэлтүүдийг бол өгж ажиллаж байгаа гэж ойлгож болох байна. Зүгээр яг орон нутгийн төсөв рүү тусгаалсан дүгнэлтүүдийг детальчилсан анализ шинжилгээ бол хараахан бүрэн хийгдээгүй гэдгийг хэлэх байна. Тэгээ байнга орооны дарга эрхэм гишүүдэд би нэг юу хэлчихсэн юм санал хэлчихсэн. Одоо ингээд орон нутгийн төсвүүдтэй холбоотой бид нар нөгөө улсын төсвийг ярих гэж байгаа бол орон нутгийн төсвтэй бас хамт тоонууд үзэж харддаг байхгүй бол эн чинь жилээс жилд алдагдал нэмэгдэх бас үндсэн шалтгаануудын нэг нь бас энэ орон нутгийн төсвүүд болох боломжтой юм шиг харагдаад байна. Одоо энэ гадаад зээлээр санхүүждэг, дотоод зээлээр санхүүждэг. Тэгээ энэ эргээгээд нөгөө зарим төслүүд нь бол төсөвд өртөгтөө багтгаа болоод тэгээд энэ эргээгээд татвар төлөгчд бол улсын төсөвд бол нэлээд хэмжээний дарамт авчрахаар одоо хэмжээнд ирчлээ шүү дээ. Хуучин бол одоо нийслэлчүүдийн бусад аймагчдын хэрэгжүүл төсвүүд нь бол төслүүд нь жижигхэн байсан. Одоо бол ингээд харьцангуй том болоод байна. Тэгээд энэ дээр бол одоо нэгэн төсвийн хүрээний мэдэгдэл эдний асуул ярих гэж байгаа бол энэтэй бас уялдуулаад хамт цаашдаа эрхэх талаар бас энэ санал дүгнэлт бэлдэх нэг ажлын хэсэг бас гармаар юм шиг байна. Нэгдүгээр асуудал. За хоёрдугаар энэ ерөнхийлөгчийн санаачилсан ёс зүйн одоо тэр хууль дээр бол зарим энэ нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нартай холбоотой асуудлыг бас оруулахгүй бол одоо өчтөр бол нэлээд сэтгэл эмзэглүүлэхээр юм ярьж илэн шүү дээ. Би мэдээг байхад тендер авцсан байна. Тэ мэ? Юу гэсэн чинь төсвөө өөрөө батлаад мэдээг байж байгаа тендер аваад ингээд явж болт юм уу? Тэгээ хуулиар бол хориглоогүй юм байна гэсэн юм яриад сууж яах, зогсож яах юм. Тэгээ энэ асуудал дээр бол нэлээд онцгой анхаарал хандуулахгүй бол энэ болохооргүй л болсон юм шиг надад харагдаад байна. Тэгээ энэ дээр бас байнга орооны гишүүд бас анхаармаар юм шиг санагдаад байна. Ер нь бидний хувьд бол төсвийн бодлого нь нэгдмэл байх ёстой гэдэг ерөнхий дүгнэлтийг өгч байгаа. Бүрчилсэн хөгжил, орон нутгийн хөгжил эднийг харгалзаж үзэх нь бол зүйтэй. Гэхдээ бодлого нь нэгдмэл дээрээсээ доошо чиглэсэн топ даун чиглэлийн бодлого хэрэгжих ёстой гэсэн юм байр суурьтай байгаа. Баярлалаа.